Энэ бол prank show. Та яг одоо Монголын хамгийн анхны prank show үзэх гэж байна. Та бид нөө. Тэгвэл эхлүүлцгээе. Самбацхан хүмүүдэд ноёд татагтанараа өнөөдрийн дугаарын маань зочин финалистаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хүслбаатар буюу Хүслээ ах маань ирсэн байна. Баярлалаа. За Хүслээ ахтайгаа ойр дуулзаагүй ажил амьдрал тавлаг баха. Тавтаа. Энэ дугаарт маань ямар хүмүүс оролцсон гэдгийг та ерөнхийдөө гадарч байгаа. Мэдж байгаа юу? Юу болж байгааг мэдсэн үү? Үгүй ээ мэдгүй. Юу болж байгааг мэдгүй юу. Юу болж байгааг мэдгүй юу. Ер нь манай Баярмаа битэр чинь нэг анги штэ. Тэгээд Баярмаа маань одоо ингээд танд ер нь найз залуу малуугаа танилцуулж ирсэн үү? Үгүй шүү дээ. Үгүй юу. Жирэмсэн гэдгийг хэлж байгаагүй юу? Тийм ч байхгүй хаа. Тийм ч байхгүй хаа. Энэ нэвтрүүлгээр далимдуулж яг тийм хэлэх гээд байгаа юм шиг үстэй. Өхөө. Гүү хоо. За тэгвэл ингээ бүгдээрээ жүжигчин Баярмаагийн орсон дугаарыг хамтаа үзцгээе. За. Юу болж байна гэхгүй. За сайн мэцхан уу. За би яах вэ? Франк шоуны урилгыг аван хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Ойрын сонирх чи юу байна да? За ойр зүрэн жоохон ажил ихтэй. Киноны зураг авалтуудтай ер нь нэлээд завгүй л байла. Таны урд 3 хайрцаг байгаа. Хайрцаг тус бүр 5 сая, 10 сая төгрөгийн бооцоо байх ба үлдсэн ганц хайрцаг нь хоосон юм. Гэхдээ хайрцаг болгон өөр гэсэн даалгавартай. Та аль нэгийг сонгосон бооцооныхоо төлөө тухайн даалгаврыг биелүүлэх юм. Та билнэ үү? За билээ. За та алийг сонгочоосоо гэж бодож байна. Баярмаар нь алийг сонгох бол 3 дугаар хайрцгийг сонгох байх та. 3 дугаар хайрцаг нь хоосон байгаа л гэж бодчих. 3 дугаар хайрцаг бол хоосон байгаа гэж бодож байна. Би бол голын сонгосоо. Одоо энэ гурын нэг нь сонгоно гэсэн үст те. Баруун захих нь үгүй л байгаа та. За би энийг нь сонгоё гэж бодож байна. За. $10 сая төгрөгийг сонголоо. За ингэн одоо 10 сая төгрөгийг сонгочихлээрээ даалгаврд нөгөө нэг 10 сая 5 сая хооснороо нөгөө эрэмблэгдэж даалгавар нас чанга байгаа гэсэн. 10 саяын даалгавар хэцүү юм байх юм байна да. За бүгдээрээ даалгаврыг хамтдаа харцгаая. За. За хайртай гэдэг юм уу гарсан? Даалгавар 1. Та хүссэн нэг хүнээ сонгон Франк даалгаврыг биелүүлнэ. Даалгавар 2. Тухайн сонгосон хүнээрээ тогтоон дотор байх үгийг 10 удаа хэлүүлнэ. Та итгэлтэй байна уу? За итгэлтэй байна. Франк дэх хүнээрээ хэнийг сонгох вэ? Энэ үгийг 10 удаа хэлнэ гэдэг чинь. За би тэгвэл ийм гоё үгийг хэлэх боломж олдож байгаа юм чинь ээжигээ юу сонгочихъя гэж бодож байна. Ээжиг ерөөсөө нөгөө нэг пранктад ч юм уу тэгж нэг үзэж байгаагүй цаа чи юу айгу завгүй байгаа. Тийм учраас ээжигээ сонгочихъя гэж бодлоо. Танд амжилт хүсье. Ер нь л үлзийгч хашир уу? Хашир. Айгу хашир те. Мундаг штэ манай үлзийгч бол. За надад харин даалгавар өгсөн. Тэгээд 10 удаа хайртай гэж хэлүүлнэ. Тэгээд гайгүй хаа ээж болохоор ер нь өдөр болгон би биэндээ хайртай гэж хэлжээд болохоор тэр нэг тийм хэцүү зүйл гэж би л бодохгүй хэлчих واخа тийм. Найз залуутай болсон үйл манай ээж бараг итгэхгүй л байх гэж бодсон. Ер нь итгэхгүй хаа. Тийм бараг л байдаг болохоор тийм. Одоо өмнө л хэлээ тийм. За тэгээд юу болох нь харъя. Удахгүй болчих тийм. За.
Үлзийгчд найз залуутай гэж хэлж дуудаж байгаа юм ба шүү дээ. Найз залуу танилцуулах гэж байгаа гэж дуудсан ба шүү бүр. Сэмхэн. Танд хэлэхгүйгээр дуудаж байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр эхнэр чинь бол нууцаар охинтойгоо ийм ажил ярьж идэг байх нь шүү дээ. Бас зүгээр. Тэ? Тийм байна. Одоо Тэс аавтаа ярихгүй юм ч л та угаасаа. Тийм үү? Тийм шүү дээ. Юугээл охин хүүхдэрээ аавдаа би тэгээд ингэсэн тийм залуутай болоод юм ярихгүй хаа. тийм үү? Том болоод төгтөлтөөр тэг тийм үү? Одоо би ч охиноо ус ярина л гэж найдад шүү дээ. Ядгүй юм байна. Найз залуу гэдэг тухай чамтай ярихгүй хаа. Тийм үү? Би ярихгүй хаа. Тэгээд нууцаар хэрэг үлзийгч таадах юм бол танд хэлэх юм бэ шүү дээ, тий? Тэгэл баг. Тэгэж дуудсан комби байсан байх шүү. Тийм байх нь. За, За одоо яа гэв юм. За бүгд анхааралтай зарай. За үлцэг хөрч орж иж шүү бүгд анхааралтайгаарай. за үлзийгч маань ороод ирчих. Дуудагдаад ирж байгаа юм тий. Тэг чинь. Яа. Ихний. Манай охин амтан цэцгүй шүү. Би шалгаад яа. Манайд нэг яг чиж аа. Трип. Ингэлээ. Хин бэлэг нэрийг 2 удаа асууж ин албаар манай жүжигчин хүлээж өгч авч чинь. Үлзийгчийг шалгаж эхэлж. Уурын өрөх. Уурын өрөх гэж. Би захиал. Манай охин захиал. Аа, чигсэн. За бич гэж. Чин үлзий. Байна. Ээж нэрчлээ. Бах уу? Мөртгчиж аа. Төгтөгчөж авдаг гэсэн. Зүгээр байна шүү дээ. Гоо би мөртгч аваад шүү дээ. Охин ч мөртгсөн. Явуулчих чи шүү. Уурлах үедээ. 4 сарын 3-ны өдөр тий. 4 сарын 3-ны өдөр Юу гэсэн бэ? тэгэхээр хогсон юм тий. Өнөөдөр чи 4 сарын 8. Аа, энд гараад ил уучлаа. Баяр баг чи та энэ голын ширээний гол ширээн байсан. Ай. Нэлээд л уурлж ин да. Тэ? Гэхдээ бол барьж шүү. Баярлалаа гэж. Барих л өстой. Барьж шүү, тэ? Болохгүй шүү дээ үчтэй яа тийм. Гэхдээ бол энэ охин бол үйлчлэгээний нөгөө нэг юу давж эвгүй харьцаж байгаа шүү дээ. Үлзийгч маань бол бас сайн тисэж чинь. Би бол тисэхгүй. Ер нь юм дээр бол. Чи юу гээд байгаа юм бэ гэж хэлнэ. Давж харьцаж шүү дээ. Оо. Яасан. Цаавал уулзч явах гэсэн. Зүр сууж байгаа. Яасан юу вэ? Та юм ийцэн. Юм ийцэн. Юм идэг байна. Одоо тэгтээ ээж нэг ажил дээр дуудагт сандраад байгаа. Ээж. Яа. Юм хэлэх болоод байна. За та бити гайхаараа заяа. Ийм чухал юм гарсан юм. За. Били тань хэлэхэд энэ хүн амьтны амжууд ярьж бол та. За. Та эхлээд миний хэлхий зүгээр сайн сонсож байгаа заяа. За. Гэртээ орой очиж ярьж болохгүйсэн. Тэгэхгүй одоо ярихгүй л юм болохгүй. Нэг хүн дуудсан байгаа хгүй. Тэгээ одоо ирж тантай уулзсан гэсэн аахгүй. За зөвчиг оруулаа. Чухал дуудсан. Тийм. Чухал яриа болох гээд. Та эхлээд дээ шүү дээ. Сайн байна уу? Үу яамка. Үчинд юу зав? Түн минут ажиллаж байгаа шүү дээ. Сайн уу? Юу вэ? Чаанка шүү. За. Цэсхаа. Тийм дүүн урлаг соёлын ажлыг бол тэнд хийж байгаа шүү дээ. Ахлах зөөж болцсон. Юу вэ? Эмоцос гарсан юм. Тийм их чий. Үгүй хажуугаар нь юм хийж л байгаа л да. Чөлөө цагаар хийж. Аа за. Ажил сайн уу? Сайн их. Тэгэл яваа. За амжил. За. Цахиалга өхөр бол гараа өргөж яриа. Би ингэсэн байхгүй шүү. За. Ингэсэн байхгүй. Юу яагаад та надад ясныг хайртай гэд нэг 2 удаа хэлтэй 2 3 удаа ч юм амар чухал та яа одоо юм хэлэх учраас шүү дээ. Чухал байгаа байхгүй.
Юу? Ингээд аамаа. Би одоо нэг чухал юм хэлэх гэж очирсан надад. Хаштаг гэд нэг 3 удаа хэлээ. Би юу? Би Цараа сүртэй. Тэгээд чи надад хайртай шүү дээ. За яасан. та яг хайртай гэдэг. Би өстэй чи. Зүгээр. Яасан юу? Окей, надад амар чухал юм би танд хэлэх гээд байгаа байхгүй да. Яасан. За би өмнө нэг юрис танд ярьж байгаа шүү дээ. Тэгээ би одоо нэг найз залуутай болсон байхгүй юу? Тэгээ танд хэлээгүй амар удаан явж байгаа. Аа ямар сүртэй юм. Гэхдээ ээж бүр амар чухал. Үтээс зүгээр шүү дээ. Тэгээ найз залуутай болохоор яасан. Яагаад ч шүү дээ. Та гэхдээ өмнө би танд юм хүн танилцуулж байгаа юм шүү дээ. Одоо тэр хүн маань ирж байгаа байхгүй юу? Тийм. Та гэхдээ надад хаштаг хэлээ. Хаштаг хэлээ. Ээж нөхөнтэй хайртай шүү дээ. Яаж удаа юу? Би ч хайртай шүү. За. Яа, тэгээд ямар хэцүү юм бэ нэ. Одоо тэр хүн маань ирж байгаа. Тэгээд гол нь та битээ гайхаа. Аавыгаа дутчих гэсэн. Яах Хоёр вэ? тань сэргээл танилцсан. Танд танилцуулна шүү дээ. За. Тийм. За. За тэ хайртай шүү. Яхаа тийм. Юу сүртэй. За одоо удахгүй юм захиалах юм да. Та охиноороо 10 удаа хайртай гэж хэлүүлэх бол та яахаар вэ? Ястаа хэлж мэдэхгүй. Сонирн байгаа. Хайртай гэд 10 удаа хэлгэвэл өө өгч байгаа айх ба. Тийм. Яасан. А тэгтээ баярмаа бол ширэгдэл гота. За аав яг фрэнк төлж байгаа юм байна. Тийм. Шууд хэлэн заадах чинь. Чадчихмлаа. За нэг аав хайртайгаа хэлээдэгтэй бас хэлэхгүй гэж магадгүй юм байна. Тийм байгаа. Яасан бэ хөө игээд. Тий. Ээж нь бол асуугаад байж шүү Тэгээ харин тэгж байгаа. Яасан хэлгээ. Гол үнцэгчд манай хамт олон бүгдээрээ нөгөө ингэж хэлж болохгүй гэсэн юм байгаа болохоор баярмаа та надад 10 удаа хайртайгаа хэлчих гэж шууд хэлэх юм бол даалгавар амжилтгүй болчих гэдэг. Аа бас тэг юм те. Тий. За найз залууг оруулаа. Дуудлаа хэрч одоо яатсан юм бол гэж бодлоо. Таны ажил гайгүй амжилт таалт тий. Чичлөө юм чи. Тэгээд Сайн байна уу? за сайн уу. Сайн байна уу? Намайг дамжуулсан юм гэдэг. За, танд. Баярлалаа. За, сайн байна. Ишээс очих. Анти. Нөгөө шүд өдөд. Тэгээд бас нэг шүдний газар орж байгаа юу ажил. Орчихлоо. Миний нөгөө цаад өгсөн юмч дурцсан. За, та маань удаан хөлөө. Сэрж ивэл. За. Батиг тий цаг. Та юу идэх вэ? Юу идэх вэ? Та юу идэх вэ? Таны байстайс тий. Юу яа? Хайртай Аа. шүү. Энэ хайртай шүү. Хараа бэрмаа юу идэх вэ? Та юу идэх Өгч. вэ? Газ нэг брод гэдэг шүл авчлаа. За юу ийх зөвч ингээ. За санаа зовдох манайха бүдингийн би даачна тий. Бүдингийн би даачна тий. Юу аммаар юу? Юу юм. Яа. Би Тэг цагт. юу хийчих вэ? Яасан Би яагаад ч би Спагетти байхгүй. Манай стейк гоё гардаг. Манай ер нь стейк гоё гардаг. Стейк ер нь Тэгвэл 2 стейк зөө. Салааднаас чи хатуу харагч. Би цагт заа. тий би сая юу ач. Өгчээ.
За тэгвэл би өөрөө дор мэдээ захиалж байгаа юм уу? Хамгийн гоё хоолнуудаа захиалчих төхөө. Ээж нэг идэхгүй дээ. Ээж нэг идэхгүй дээ. Би Баба. салаад авах уу? Одоо өөрийгөө танилцуулах юм шүү. За би өөрийгөө танд танилцуулах гэсэн. За би айлын 3 дахь хүүхэд. Тэгээд Булган аймагт төрсөн. Тэгээд Эрдэнэтэд 10 жилээ төгсөөд тэгээд Тархны коллеж аваад тэгээд бас сайн юу яа сууч чадаагүй. Одоо юу их вэ? Одоо юу? Одоо бизнес хийж байгаа. Тий, бизнес маань аягүй сайн явж байгаа. Би өндөгний бизнес хийдэг. Шүтэн яасан? Энэ нөгөө нэг юу яагаад одоо бас нэг жоохон нас явахаар ч юм уу нөгөө араа горхотоод тэгээд яахгүйс. Сүүлийн үед чи эмзэг нэг ингэж их айхтар юугаар мадлаар бохоо хэлчихээд байгаа юм. Яа ингэ богоо юу? Үгүй ингэ нөгөө салхи болох оруулж болохгүй гэдэгсэн шүү. Би нөгөө жоохон тантай танилцсан гэсэн чинь жоохон сандраад. Тэгээд нөгөө нэг жүжигчин хүмүүс гэхээр чинь нэг тийм одоо хүмүүс чинь ингээд нэг цэрвэд идэг, айгаад идэг. Тэгсэн чи таа чинь айгүй тийм гоё хүн байна шүү дээ. Тийм яг манай баярмаа шиг айгүй гоё. Тэгэж. Та танилцаа хэр удсан мэлээ нэрээ? Тий, бид тэр чи одоо бас цаг хугацаа бас өнгөрлөө бас нэг Өдөрөөс саналж байгаа тий. тий 4 сар л гарсан болж байгаа. Аа үгүй хагас болгоно гэсэн. Тий, булганых манай яг дээд гар болохоор цахны гаралтай. Өвөө өнөө маань цахны гар. Захны Тэгэхэд би захнаас болгонд сурсан юм. Энийг тий. Үгүй энийг нэг салхи оруулж болохгүй гэсэн шүү дээ. Тий. хэлцээ баадаг. Тэгээд би ч одоо эмэгтэй хүнийг айгүй тийм хайрладаг. Тэгээ эмэгтэй хүн ч юм бол яг л гоё ингээд цэцэг шиг те. Тэгэл гоё уулаал, наран тавиал, услаал тавиал гоё өнөр гаргаад байдаг. Тийм учраас би эмэгтэй хүнийг айгүй тийм хайрлаа. Эмэгтэй хүн чих ялдамхан тийм ээ. Манай баярмаа чи гоё хөөрхөн тий. Оо яна. Оо салгалсан юм бэ чи өө. Чи болоочтой өө. Ачаачтай. Чи хувцсыг нэрчил да. Бол зааснаа тав яа. Чи өө. Стан. Чи энэ хувцсыг авч өгөхгүй зү. Яг тэ хөрхөнд гар нь юу яагаад л заалтаа л уучлаар минь дөө. Үлчиг чувство. Яа тесэрчих гээд уур дүрцээ. Уур нэг. Чи болчоо чи яах гээд байгаа юм. Ядчираад гээд явцлаа шүү дээ. Тэглээ. Яг тэгээд авчлаа шүү бүр. Уур нүрээд юм. Гэтэ яг гадарлаг байх юм шүү. Гадарлаагүй байна. Гадарлаагүй байна. Уур нүрээд эхэлсэн байна. Тий. Ер нь гэхдээ атмосферд аягүй хурд орчтой юм билээ хүн. Харин тий. Энэ хэн залуу байна гээл. Ахотаа. Чи яа гэдэг юм. Сая нэг юу яж байгаа шүү чи матуулж юм чи. Би сая тийм эмэгтэй хүн ч гоё цэцэг шиг өөд. Би бас юутай булгандаа гадуутай. Тий. Одоо ч хүмүүс ч нөгөө нэг хурдан морь зөнд сонирхож байгаа. Тэгээ би бас өхөртэй. Тий. Танд гоё өвлийн чи явуулна. Мөнгө төргөнд санаа зовлтгүй. Мөнгө төргөнд санаа зовлтгүй. Болно шүү дээ тэр юм чи. Майлын уулзтуу. Майлын уулзтуу. За гаргаж болохгүй шүү. Одоо тэгээ тэднийгээ сайхан юу яагаад Баярмаа өвлүүлнэ гэж. өсөж байгаа бол тэгэл баярмаадаа одоо өвлүүлээл тийм ээ. Өв хөрөнгөө өвлүүлэн дээ. Яасан. Нэтгүй. Би танд
таалагдахгүй. Таалагдахгүй. Зүрээ Тамнаас удаач юм. Биш юм цаа. Би бас бүрэн танилцуулах гал байгаа байхгүй. Манай ээж маань болохоор багш. Тий. Аав маань жолооч хүн байдаг. Тий. Би өөрөө бол анх одоо барилгын темс авсан. Тэгээд энэ маань бас нэг бүтлгүй болоо. Тэгээд хотод ирээд бизнес хийгээд бизнес маань одоо бас айгүй амжилттай явж байгаа. Өндөгний бизнес. За болж байна. Тий. Одоо тэгээд тий. Одоо тэгээд баярмаатай тарихаа бас өвлүүлнэ. Өндөгнийхөө бизнес. Манайх одоо нэг 20,000 дахиад өндөлүүлдэг. За. Тий. Одоо та ойрын үед ямар ханд энийг салхируулчихгүй гэдэг. Ингэж богодтой. Та одоо ойрын үед ямар өрөн бүтээл дээр ажиллаж байгаа? Хаар тахтай ажиллаа хийгээл чин зураг мураг авалт тэгэл. Сургууль мурал гээл явж. Амаа хайлын гүйцэтгэв. Би чинь ерөөхдөө нэг яарад байна. Яс хаад ажиллах тийм. Нөгөө кинонд чинь нөгөө нэг спонсор хэрэгтэй болол би бас оролцож байна. Гадаахын дэс хэрэг байхгүй. Өндөгнүүд үйл тээ. Одоо нэг хүмүүс кинонд чинь ингээд ажиллаж байгаа зөндөө олон ажиллаж байгаа стартан тий. Тий. 2 сэтг өндөг чинь 60 ширхэг гэдэг байхгүй. Хоёр дөөж болно шүү дээ. Тийм шаардлахгүй. Ямар Хаалагчлаа. За. Пастан хаана вэ? За одоо үлзэх ухаа гэж хэлээ шүү. Үзэх үү? Би танд таалагдчихсан. Таалагдахгүй. яасан? Би танд таалагдж гинөө гэдгийгсэн. Хаалгаж гин үү? Өө ашгүй. Өмнөх сэрэмэн гэж байна. Ихэд мөрх ээж. Аа за. За дахиад өөр юм захиалах уу? Санаа зовдгүй би лаач шүү дээ. Би төлж шүү дээ. Тий. За. Хараа. Хоол ич. За. Шүтж үтсэн чи хоол идчих чадах юм уу? Харин би хараал гэж байна одоо. Болохгүй хайртай өгчнөө. Бас л мундаг асуулт байна те. Шүтч үтсэн чи хоол идэж чадах юм уу чи л гэж. Харин чи юу яараа? Надад сануулж өгнө. Хоолны дараа даралтных юм уу? Яа натаа нэг ороод ирнэ те. Яа. Даралт юм уу? Юу шууд юм бэ? Өмнө явнуудаа. Хоёр давараг чацсан шүү. Явж ивэл яасан дээ. Даралт юм уу юм даа гэж. Эдгээр хоорондоо л. Хэдэн амтэрсэн юм дөө? Дөнгөж 49 ш. За. Тий. Одоо л эд хийж бүтээх насан дээр л явж байна да. Яс би танд таалагдахгүй. Халаасаа би. Гоо санаа зовол баярмаа хэлсэн байхгүй ээж л таалагдчихвал аав таалагдчихна гэдэгсэн. Одоо алын хэсэггүй хаал идэх шивчин болох юм уу? Ямар юм хтэй. Үнэхээр таалагдахгүй. Бид таалагдахгүй ямар алаасууд юм бэ чи? Хатаатай. Таадгүй. Энэ махмиг уу. Шүтнэс чи өөр юм бас үлдсэн юм уу? Гүг. Шүтлээ. Хатаатай. Хастай шүү дээ. Хастай. Та мата хайтай. Ирмэ тайтай юм чи.
Харангуйтай хайртай олон ч гэж юу байна. Гэхдээ та сая намайг таалагч ярил. Хаалаа. Та зайч нэг хэсгийг явлаа. Аялаа арай уудчих буцаар ирж байгаа дээ. Түүх. Ой, ажил дэж. Юу яах вэ? Таны ажил гайгүй ой, караоке орох уу? Энд чи караокед. Энд чи Өдрөө. ха? Чи та 12 явж байгаа. Одоо караоке гэх юм уу? Гоё шүү дээ. Яа караоке би сая ганц пиво жоохон дуулуул хэ. Жүжигч юм байсан гоё. Пиво. Хэцүү. За ээж тухай дуу явъя. Төвшөөжтэй хэлэлгүй 5 сар тэлээ. Төвшөөжтэй хэлэлгүй 5 сар тэлээ. Түмний нүднээс нутгүй. Наад болноо. Сүлэтий би. Хагад. Ямар нэг тэлцсэн би юм. Зоолтой. Баярмаа өөрөө ямар хүн ирэхэд мэдгүй. Баярмаагчудаа суулгаад ичээд байдаг. Нэвтрүүлгийнхаа дөрмийг дагах ёстой байгаад байдаг. Яа. Та хой пранк байна да чам. Нэг аргатай хүн бол тэсгэргүй юм байна. Тийм байгаа сте. Би бол юу уцаад байгаа мó ПВ гэдэг юм байна. За өнөөдөр сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж. Энэхүү өдрийг үлзийтэй тэмбэрэлтэй сайн өдөр гэж энэхүү зүйлийг одоо хайртаа өгч байна. Бүдэнгийн өндөг нь. Өндөг. Нага. Тэгвэл хайртай гэдэг үгч бүр алга боллоо шүү. Бүр энэ хэзээ ч хэлэхдэггүй бичгүй. Тэ 10 сая төгрөг уул авцсан бол ёо. Одоо бол яаж ч хэлсэн үлзэгч бол хайртай хэлэхгүй. Одоо тэр үг бол бүр харан болчихлоо. Одоо яагаад ч хэлэхгүй байх. Тийм байна. Өдөр Юу солиороод байгаа ямар хайртай юу чи надад хайртай юу надад суугаад идэг чи энийг тэнэг хар юмаа гэж хэлэх байх та одоо. Өдөр манай жүжигчин чи орж ирээ та таалагч гэнэ гэж байгаа. Надад хайртай юм гэдэг. За тааш нүцгээ. Байна. Одоо Хайртай шүү. Энэ хүн зүгээр үү? Хайртай хийцтэй. Аа? Хайртай хийцтэй. Яа. За дараагийн бичлэгийг оруулъя. Балаа юм биш нэ. Балаа юу таа танилцсан юу гэдэг юм бэ? Би танилцсан шүү дээ мэдээ алдуулж чий. Юу бэлгүй. Юу болоод балаа юм биш. Салат хааш юм бэ? Яасын. Юу яасан гэж? Яасын. Тэгээд юу нэстэй гэж. Энийг харин чухал юм байгаа гэж би танилцсан шүү дээ. Тэгээд энийг үзүүлэх гээд таны дуудсан байна. Яас та яа дуулсан. Кэрсэн бэлцэн. Тийм л хаацтай. Тэрийг тань хэлгээд дуудсан байна. Тэгээд яаж хэлэхээ мэдэхгүйс ахгүй. Тэгээд юмс өнөөдөр даард хэлэхээс ч хайгаад тань хэлдэг хэлээ. Хөөхөн маад бүр хайртай. Хөөхөн чахалтай. Энэ хүн ямар аюултай юм бэ? Энэ хүн ямар аюултай юм бэ? Чи мэдрэл мод юм биш үү? Биш. Тэгээд зүгээр сэтгэлээрээ юм хандж байгаа хандлага юм байна. Заал бид нэрсээ хаалтгүй шүү дээ. Тийм үстэй. Чамд өөрчлөж таалагдаад байна. Яах вэ? Дайжгүй л хаацтай ер нь. Дайжгүй л Юу дайжгүй. шүү. Хүн сайн хүн. Сайн нь яаж мэдчихэж байгаа? Наа чи хүмүүстэй харьцаж байгаа юм чи харж байна уу? Харин сайн л таныг хар санагдчихгүй да. Санагдчихгүй.
тайвшраа. Тийм. Сонголтонд тэгээд өөрөө сонголтонд итгэлтэй юм чи. Яана одоо та яах вэ? Яг юм хэцүү. Энэ ийм байгаад гол нь гэсэн чинь жирэмсэн болсон байгаад үү? Яа, чангал юм бэ? Охин байгаад тий. Жирэмсэн гэдэг охиндоо л их уурлах юм байна да. Би үлжиж бас яг тийшлээ. Үлжиж марагтаа уурлахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Марагтаа бол уурлахгүй. Уурлаж шүү дээ. Тий. Чи ч одоо Ямар юм сонгочихваа чи гэдэг. Энэ ямар азгүй сонголт байл бүр гайхаад энэ шокод орсон шүү дээ. За би чи энэс дорлол байх. Тэгэх бах уу? Үлжигийн хэмжээний байж чадахгүй уу? Бүр илүү. Башаар яасан чамаг иймдээ сулгахгүй чирэл гарах. Тэгэх үү? Яа. Мэдгүй гэхдээ яг байдал дээр яах юм бол тий одоо бас яг За жүжигчд оръё. Цаг мөхөр байдаг маш. За. Имэтэй хэлсэн. Бичдэг. цаг болж. Одоо энэ нөгөө цаг барьдаг тэгээд одоо тэгээд нэгэнтээ нэсэм багш юм уу? Өө за. Одоо ингээд нэгэнтээ хууд дураг барилдаж байгаа юм чи гэж та түрүү асуусан шүү дээ. Гэр бүлтэй юу хөөхтэй манай хөөхт. Тий. Татаа авч юм уу? Дээрээс юу хайх сюрприз юм одоо. Энэ тань шүү дээ жүжигчин байна гэж мэдчихэ. мэдсэн үү? Одоо мэдэлгүй дээ Отонбаатар л шүү дээ. Тий. Отонбаатарыг танихгүй байна гэж байхгүй л үзэлцээгөө. Өөрийнх нь сургуулийн оюут юм чинь. Тийм. За. Сити сургуулийн 4-р курсын сая төгссөн Отонбаатар л байна. Нэг манай гэнэ амтсан гэнэ тоглосон. За, хараа. За одоо уурлаа шүү. Үгүй. Баярмаа ой. Начи юу юм? Чи жирэмсэн юм. Ирсэн чи мэдж байгаа шүү дээ. Хүй. Асал та жирэмсэн юм уу? Гү тэгээ энэ юу юм? За би яг бууж өгье. Одоо их тесрэгд маш ойрхон байна шүү нэр. Та чирсэн. Шүсэлээр тагаад чи нэ. Яа за яна. Чи Балаа юм байна яа. Хүй та байж ой. Хүй энэ хоцоо моцоо ич хүй. Би чи. Чимээг байгаа. Яагаад Би та. Хүй шин миний дөө. Би чи Үндэг гэж хэлсэн чи энэ юу юм? байж та? Оо яа. Би эдийн гуравт орох нь яагаад ингэ ирсэн? арай Энэ андаарч зүтгэхгүй да. Би одоо дааж махаа болсон тэр хүн даа. Тий, би төлөхгүй. За би хийчээ. чи ээж нь За би хийчээ. балаа юм биш. Та нар та. Баба яавь. Байж л та байж. Та тооцоогоо. Та тооцоо гэж та хүн тооцоо. За байж л байж. Тий. Тэрсвэ чам. Тэгэхээр энэ зүг тооцоо. За энэ чи. Үгүй та зүгийг харчихгүй. За 3 2 1 бүгдээрээ пранкийг дуусгая. Энэ үү? Реакшн! Ямар уурсан. Октоосоо таалагдсан. Ядчаад балераа штэ. Яасан? Ямар уурсан бэ? Ядчихлээ. Йоо. Одоо яг ийм хөргөнтэй болчиход яах вэ та? Яг ийм хөргөнтэй болчиход одоо яг ингэ бүр болцсон гэж. Яг болчиход би таныг хизээж очихгүй. Яагаад очихгүй гэж вэ? Яагаад?
Ястаг хэцүү байна. Шар шиг гэж тий. Ямар ч муухай дээрлэхүү яасан ч байлаа. Хувиадсан юм боо. Бизнестэй Юусаж хайргүй биш гол нэг юм. бизнестэй байгаад шүү дээ. Бизнес. Үйлдүүлэх. Бизнесийг хийх. За сая станы төсөөлж байгаагүй тийм байдалд орлоо. Төсөөлж байгаагүй байдалд бол урд нь зөндөө орж исэн. Гэхдээ энэ нөхцөл байдал бол бүр хизээч төсөөлж байгаагүй тийм байдал байсан. Шээжтэй хэлэлгүй 5 сар тэлээ. Би өөрөө ч тийм хүн орж ирнэ. Яаж л нүур амаач юугаар бооцсон юм. Тэгээ сонин орж ирээд Мата хайх. Манай одоо оршин урлагийнхан болон жүжигчид биеийг маш олон төрлөөр чадаж ингэж одоо фрэнкдж байсан үед бол зөндөө байгаа. Гэхдээ энэ бол одоо хүний бүр сэтгэлийн цаадлын нэг углуурганы утсыг хүндсэн тийм шоу байлаа гэж хэлэх гээд байна. Чи болоочтой үе. Ачаачтай. Үчи хувцсыг болчих та. Бол. Аваа. тэгээ жирэмсэн болцсон гэдсэн чи угаасаа амар ууралж байгаа юм шиг санагдсан. Би тэгээ сүйдээ жинхнээс айгаад юу яах ёстой илээ. Тэгээд амар жүжиглээд нөгөө нэг залуу маань амар жүжиглээд ангууд яахаа сүйдээ мэдгээ хэл хөвгөө болоо жоохон бантаад тэгээ өөрөө жоохон айлттай сая байж байгаа. Тэгээ сүйдээ явхаар болоод ёо сүйдээ юу ч болоод байгаа юм. Би бүр сүйдээ юу ч болоод байгаа юм. Өөрөө хүртэл гайхаад тэгээд өнгөрлөө. Жирэмсэн юм. Гэтэ бамаа яг ингэж байдаг байхгүй ямар нэг юм ингэж нуугаад хэлэхээс өмнө яг нэг ийм байдалд ороод идэг байхгүй. За би нэг юм хэлэх гэж байгаа шүү. За инглээ шүү. Инглээ тэгж байгаа л дараагийнхаа ямар нэг хэлчихсэн юм хэлдэг. Тэгэхээр би одоо яг л тийм юм юу юм ямар нэг юм болсон юм болоо одоо жишээлбэл сүүлд нэг машин одоо мөргөөд тэрнийг хэлэх гээд яг нэг ийм байдалд орж исэн байхгүй. Тэгсэн чи одоо яг тийм юм болсон юм болов чи бүр тэрнээс ноцтой байдалд орсон байл яг хөө. Гэхдээ би охиныхоо одоо хантай болно гэдэг сонголтод бол маш их баяртай байгаа байхгүй. Гэтэл уг сонгосон хүн хамгийн асуудалтай байсан ошноо гэдэг шиг тий. Эдэн компани гарын бэлэр мөн дээрээс нь хайлуу бити салбарын үйлчлүүлэх 500 мянган төгрөгийн эрхийг бэлгэлжээ. Фрэнк шоуныханда баярлалаа. Өдрийг гоё сонирхолтой бөгөөд шоктой зүрх дэлсүүлсэн бөгөөд тэгээд дараа нь тайвшруулсан ч гэдэг юм олон сонин байдал сэтгэл зүйн байдалд оруулсан маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт манайхаа. Гоё шоу зохион байгуулж байгаа. Ийм пранк бэлдсэн байна. Баярмаа маань болохоор даалгавраа биелүүлж чадсангүй. Чадсангүй. Тэ хайртай гэдэг үгээ хэлүүлж чадсангүй. За нэвтрүүлэг маань хэр санагдав? Эхнэр Гоё нэвтрүүлэг. Маш гоё. Гоё франк нэвтрүүлэг байна. Оролцогч одоо жүжигчин саяын жүжигчин болоор баяр хүргэмээр. Мундаг шүү дээ. Тэр импровизацуудыг ямар гоё авч явж байна тийм ээ. Итгэл үнэмшлийг яасан гоё авч явж байна. Иш мань минь. Яг орчлоо тий. Орцсон. Би мэдсэн байгаа бах гэж бодож ирсэн чинь Ботонбаатарыг орж ичээд байгаа. Гарахгүй шүү. Сайн байна уу багшаа гээд. Багшаа гэж тэгээд энэ аав юм байна. Аав юм байна гэж ороод байгаа хөө ингээд. Тэр чигтээ ороод дуусчлаа шүү дээ. Нэг хүн ингээд контрол авчих тэр орчдөг. Тийм байна харин. Би ч одоо өлжиг баг ийм юмд орохооргүй гэж утсан чи яваалаачдаг юм байна да. Мань мэд чи орчих уу. Тэгэл дуудсан тэгэл хайртай шүү гэдэг үгийг л хэлүүлэх гээл барсангүй дээ өөр. Барсангүй дээ тий. Сүүлдээ бол хайртай шүү гэж хэлэхээр хэлэхгүй шүү дээ. Юу хайр маар юу яриад байгаа юм. Яа хоёлоо тухтаа уулз хоёлоо уулз хэлгээ. Тэгж чинь. За тэгээд маш гоё дугаар байлаа. Тэгээд үзэгчд маань ч гэсэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн дугаарт маань зочин панелистаар ирсэн найруулагч Монгол Улсын соёлын төвийн ажилтан Хүслайхтаа маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтарч ажилласан Vitafit Group, мөн альтернатив эмнэлэг болон Halo Beauty салон, мөн Эдэн компанийнхаа хамт олондоо баярлалаа. Хөтлөгчийн хувцсыг Berry In дэлгүүр хамтарч ажилласан байгаа. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Энэ бол prank show байлаа.